Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлт цэгимэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хэлж амжаагүй үгсийг дамжуулна. Эргэлцээгийн сайт баярлалаа болонгийн маань энэ удаагийн дугаарт бүгд найрамд өмнөд тусад инхийг сахиулж би зэсвэ төрчний 13 дугаар ангийн ахлагч Батэрдэн оролцож байгаа. За тэрээр инхийг сахиулах үйл ажиллагаанд яваад жил гаруй хугацаа өнгөрүүлж буй бөгөөд өөрийн хүүгээ 2 сартай байхад нь Судан улсыг зорьсон байгаа. Тэгэхээр төв хооронд алс хоолд байхдаа мэдээж ихнэр хүүхдээ сансан сэтгэлийн үгээ манай редакцаар дамжуулан хүргэхийг уламжлуулахыг одоо хүссэн байгаа. Тэгэхээр бид яг одоо түүний гэргээ болох Жазмагийн гэрийнхэн гадаа хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа орцгоё. За тэгэхээр манай оролцогч Батэрдэн маань гэргээ болох Жазмагийн гэрийнхэн гадаа бид яг одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр одоо хамтдаа орцгоё. Ой, яа. Таашин таамалч юм би 2 сартай хатны явсан гэсэн тийм ээ. Оо, баярлалаа. Минэж минь юмахоо. Нардад намайг илгэсээр яваа. Насны ганцхан хань Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлт цэгимэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хэлж амжаагүй үгсийг дамжуулна. Хайр таньда хайрт бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та хоёроо хязгааргүй хайртай шүү. Бүгд найрамд хүмүүс одоо улсад ирээд 1 жил болсон байна. Энэ хугацаанд та хоёроо маш их өвөлт юм байна. Хүүгээ 2 сартай байхад нь инхийг сахиулгаар яваад одоо бараг ой гарантай. Энэ хугацаанд хүү маань нэлээд том болсон байна. Хүүгээ маш их санаж байна. Намайг байхгүй хүүгээ өдөө зэрэгтэй өсгсөн. Хайр таньда маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та хоёроо хязгааргүй хайртай шүү. Харин утгагүй очноо. Эргэлт цэгимэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хэлж амжаагүй үгсийг дамжуулна. Батэрдэн маань манай редакцид хандаад эхнэрээ баярлуулахыг хүссэн. Сэтгэлээсээ олцгоё. Ямар өдрөж төрж юм. Амар гоё юм, амар сандраач юм уу улаагаал. Ер нь за нэг ийм зүйл байх болов уу гэж ч юм уу таамаглаж ирсэн үү? Үгүй. Нөхөр Судан руу яваад Жил болж байна одоо. жил болж байна. Хүүхдийн хэдэн сартай байхад нь явж ирсэн? 2 сартай байхад нь явсан. Одоо хизээ ирэх хэрэг? Сайн мэдхгүй л хэлэхгүй л хэвчтэй 10 сард ирнэ л гэл. 10 сард ирнэ л гэдэг. Ер нь юу гэх одоо жил гарны хугацаанд та бас нөхрийгөө хэр их санаж өгөөлөө те ер нь залуу асууд ирж штэ бас. Амар санаа штэ тэгэл ингээл хай нэг фест орж ирэлээд тэгэл амар догтлол яриад гэл калмал хэр амар догтлол яриад тэгэл нэг удаа ирчээд болох тэгэл өнгөрт штэ. Ер нь л дотор удаа ярьж чадахгүй. Тэгэл заримдаа асуулахгүй гэдэг үү санаад. Тэгээд хол болохоор уулзч чадахгүй болохоор бас хэцүү. Гэхдээ одоо бас удахгүй уулзч байгаа юм шиг тийм ээ. Яг 10 энэ сарын Тэсвэлэл тэгэл одоо ямар догтлол хүлээгэл хиймээс гэж бодлоо. яг бүгд одоо хэдэн сартай л? Нэг нас 2 сартай. 2 сартай. 2 сартай байх нь явсан. Одоо ер нь бол хүүхдээ том болсон үеийн зураг мургийн ч юм уу харсан мэт тийм ээ. Харсан. Гэтэ бас хүүхдээ харахыг бас хүсэж тэмүүлж ингэж танд хэлж байна. Оо хэллэг байнга л шүү дээ. Гордуулах юмсан, амар том болчихжээ гэл. Хүүхдээ нөө.
За баярлалаа. За баярлалаа. Зацыг тотгоо Тинүн талаа босгоо гэвэ Үрийн заяаг ялахаадагны үлзий утсан чи бид хоёроо Үрийн заяаг ялахаадагны Үлзий утсан чи бид хоёроо Ийм загсыг хайраагээд Инх голомтоо Эргэлт цэгийн мэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хилж амжаагүй үгсийг дамжуулна.